За хай манайхаа YouTube бичлэг хийгээгүй бүр нэлээд удсан байна. Тэгээд яагаад хийгээгүй гэхлээр би Instagram дээрээ турах 30 хоногийн челленж зарласан. Тэгээд тэрийгэ хийгээд тэр үед нөгөө ямар нэгэн чихэрлэг юм хорцсон байсан учраас YouTube дээр тийм нөгөө хямдхан дундаж үнэтэй гэсэн челленж үргэлжлүүлэх боломжгүй байсан. Тэгээ мөн би энэ жил 4-р курс ахгүй. Тэгээд төгсөлтийн шалгалт, төгсөлт дүн гаргах маргах гэд маш их зүйл давхтаад тэгээд ерөнхийдөө YouTube дээр бичлэг хийх боломжгүй байлаа. Тэгээд өнөөдөр болохоор ямар бичлэг хийж аваа гэхэлэр сүлд захиалсан 5 бос захиалга ирсэн. Тэгээд 2 хуваагдаж ирсэн баггүй. Тэгээд хамгийн ихэнд болохоор өмнө ирсэн байсан бараануудаа танарт харуулад тэгээд дараа нь сүлд ирснийгаа unboxing хийж үзүүлнэ. Тэгэхээр намайг санснаа шууд бичлэг рүү орцгоё. За эхний ээлжийн захиалгыг болохоор би нөгөө эренгүүт нугасаа unboxing бичлэг хийх завгүй яг эд шалгалтаа бэлдээ байжсэн учраас шууд нөгөө задлаад тэгээд Instagram дээр ингээд ямархуу ирснийг нь сторигоор оруулсан. Тэнгүүтээ тэгээд орхисон баггүй. Тэгээд одоо юу ирснийг нь харуулъя. Хамгийн ихэнд болохоор ийм цүнх байна. Үүргэвчтэй. Тэгээд ер нь жижигхэн ирнэ дотор нь бүр ингээд айгүй их юм багтах боломжтой ийм хөөрхөн авсаархан цүнх. Тэгээд маш хямдхан ирнэ амар гоё материалтай. Та нэг ийм хөр цүнх хажаавал энийг захиалж аваасаа гэж би хүсэж байна. За энэ болохоор үн мөн гарна заяа. За дараачих нь болохоор бас цүнх байгаа. Тэгээд энэ хоёр болохоор нэг дэлгүүрийнх ийм улаан хөрөнгөтэй. Тэгээд ийм жижиг гоё зүрхэн чимэглэлтэй. Тэгээд ийм цүнх байгаа. Гоёгад. За тэгэнгүүтээ ийм готол захиалмахгүй ёо. Энэ бүр амар гоё. Энэ бүр хизээч ийм үнээр ийм чанартай готол болохгүй даа юу. Энийг бас би та нарыг аваасаа гэж бүр амар хүсэж байна. Бүр үнэхээр гоё. Тэг бүр хит өмссөн байгаа. Тэгээд гоё гацтай. Дараачих нь болохоор ийм цагаан майк байгаа. Гэтэ энэ майк болохоор яг энэ цээжний хэсэг нь надад жоохон тэнэг санагдаад байгаа. Ингээд өмсгөр ингээд дээшээ яваад тэгээд материалын дайжгүй ирнэ жоохон сонирхол юм билий. Нэг таалагдаагүй. Ийм майк авсан. Тэгээд дараачих нь болохоор хослол. Миний Instagram-ыг дагдаг бол би хизээ илээ. 5 дахад энийг өмссөн. За материал нь болохоор тийм сайн материал биш ээ. Зүгээр яг нэг дундаа өмсөх боломжтой. Тэгээ өнгө нь ийм, тэгээ шорттой, тэнгуүтэд дээгүүрх нь ийм пижак рахуу материалтай. Өмсөж үзүүлээ. Дотор нь цагаан топ өмсвөл бас хөөх юм билээ. Би яг тэгж өмсөж үзсэн. Ийм дэжгүй аацтай. За дараачих нь болохоор бүр амар маягийн заяа. Яв ягаан өнгөтэй. За ийм jumpsuit байгаа. Тэгээд материал нь бүр амар гоё. Амар бариу. Тэнгүүдээ энэ болохоор бэлгүүсээрээ ингээд уях ийм юутайсан баггүй. Бас нэг юмтай. Тэгээ энийг нь бас уяхгүй ч яж болно. Энийгээ бас өөр юм дээрч одоо жишээлбэл ингэж юмгээд өөр юм дээрч гэсэн ингээд уйж мууяд 100 ингээ явж явах боломжтой гэхэр тэгж байгааз. За өмнөх захиалгууд дээр болохоор ийм юм ирсэн байгаа. Одоо болохоор хэдүүлээ өчигдөрхөн каргоноос авсан шинэ юмнуудаа unboxing хийж үзтээ. Тэгээд дахиад юм захиалсан байхгүй. Тэрийг бас ирэхээр unboxing хийнэ. Одоо нэг тогтмол ажил хийж байгаа болохоор цалин буух хоолнд юм захиалаад байгаа. За энэ болохоор ийм нэмгэн цам зэн энэ хослол ахгүй юу? Одоо нэг хослол нь гарч ирэх л баг. Өмсөж үзүүлнэ. Би тэгээд нийт 30 хоногийн хугацаанд би 7 кг бас чадсан. Тэгээ миний бас яг тэр нэг турах челленжийг үзэх хүсвэл миний Instagram-ыг дагаарай. Энэ болохоор саяны хослолын маань Mac ахгүй юу? Юм хөөрхөн бантгтай.
Тэгээд энэ дэлгүүр айгүй ядаргаатай ингээ бүх юм юу яаж явуулдаг. Салгаж явуулдаг. Хос цам захиалж авч уруу өөр ирсэн байна. Тэгээд дэлгүүрлүүн ингээ гүнд нь явуулаад өгөөрэй гэж хэлсэн ч гэсэн ямар ч нэмэргүй. За одоо энэ болохоор шорт нэ. Нэмгэн баг бандаж шиг юм байна л да. За би өмсөж үзүүлнэ заяа. Материал нь бол гоё. Материал нь бол амар гоё. Тэгээ 100 өмснө гэж бодож авсан учраас зүгээр байна. Юу амар дэжгүй. 3 хослол байгаа юм байна. Би ер нь одоо юм дандаа хос юм авах сонирхолтой байгаа. Тэгэхгүй нөгөө нэг навчаар нөгөөдүүлээ ингэж зохицуулж өмсөхөд ер нь бол амар ядаргаатай байгаа. За дараачихын энэ бас хослол ахгүй. Тэгээ доогохгүй зүгээр дээдлэхээр хослол. Одоо яг нэг иймэрхүү материалтай юмнууд амар модонд ороод ёо материал нь ямар гоё юм бэ? Бүр 100% даав байна хөөе. Ямар хөөрхөн юм бэ? Хараа тэгснэ энэ дээр ийм том бантгтэй тэгснэ шигтгээтэй. Ийм мэг заяа тэгснэ цамцтай. Цамц нь болохоор мөрөн дээр нэг ийм мөртөө тэгэхээр мөр аюу хөөрхөн том харагдана гэсэн үг. Би нэг тийм нэлээд сулвтар цамц байна. Тэгээ материал нь бол бүр аймаа гоё. Өмсөж үзүүлнэ. Йоо энэ ямар гоё ирсэн. Nice. Хамгийн сүүлийн хамгийн маягтай. Заяа. Шоудахтаа ч юм уу. Энд тэнд 100 юмд явж магадгүй гэж бодож авсан. Тэгээд хүүшээ. What the fuck? За ойлгохгүй хамаа юу. Тэ яадаг гэсэн үг юм болоо. За ямар ч тач нэг иймэрхүү юм шиг байна. Нэг ингэж л өмсгөх юм шиг байна. Тэгээд ийм том бүрхий төмөр ийм аксессуартай. Тэгэнгүүтээ өмдөн ч гэсэн яг тийм. Ваа. Өмдөн яг тийм доогуура тарпицсан. Материал нь бол амар гоё юм. Бас л амар гоё юм. За хэдүүлээ өмсөж үзье. За эхний ослол заяа ингэж харагдчихээн. Материал нь амар гоё болохоор амар cute байна. Тийм байгаа тээ. Үгүй тэгтээ энэ ослол дээр заяа энийг ингэнгүүтээ нөгөө харц үгүй. Нөгөө харц өөрчлөл ингэж харагдчих. Nice юм бүр 10-аас 10. Тэгээ дараачих нөгөө энэ хоёр хослоо штэ энэ надад жоохон томдчих шиг боллоо. Ерөөсөө нөгөө нэг барьж байгаа ч юм байхгүй. Гэхдээ энэ нэг хоёр мөрийг нь авцсан дээр юм шиг байна. Амар тэнэг л мэдрэгдээд байна. За ямар ч юм. Материал нь бол амар гоё байхгүй юу? За миний бодлоор нэг байгаа мөр шиг юмыг нь авангуудаа энийг ингээд нэгэн тал томдсон ч одоо өөр яалтай жилээ те. Ер нь ойрд юм захиалга жоохон томдоод байгаа. Тэгэхээр ерөнхийдөө жоохон эсийг л заавал захиалах шаардлагатай болчиход байгаа шиг байна. Ямар ч тач нэг ингэсгээд өмсвөл тэгж байгаад та нар юу гэж бодож байна? Тэгээ хамгийн сүүлийн асал болохоор юм байна. Материал нь амар гоё. Өмнөхээр маягтай газтэй. Одоо энийг маягтай гэх юм бол өөр юу маягтай гэх юм бэ? Тийм үстэй. За ер нь бол нэлээд сэтгэл хангалуун байна. Тэгээд би нэг анбоксинг хийсэн гэсэн шиг энэ хаваар нэг юм боллоо. Тэгээд өнөөдөр маань бичлэгтэй хамт байсан баярлалаа. Удаа үлгэлсэн дуучлаарэ. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.